За Архангай аймгийн залуучууд аргалаар түлш хийгээд эхэлсэн байна. За одоогор бол хараахан худалдаанд гараагүй байгаа гэж байна. Энийн яг орц найрлах нь хэдэн хувийн аргал байна вэ? За энэхүү аргал түлшний хувьд болохоор 80% нь аргал, 20% нь нүүрснээс бүтсэн сайжруулсан шахмал түлш байгаа. За энэхүү түлш нь болохоор одоогийн байдлаар яг туршилтын хувьд нь гарцсан. Үйлдвэр нь яг хараахан ашиглалтанд ороогүй. Гэхдээ энэ өвлөхэд ашиглалтанд оруулаад Арангай аймгийнхаа хэрэглэгчдэд гар дээр нь хүргээд хэрэгцээнд нь хүргэх зорилготой байгаа. Биологийн лабораториор нэгдүгээр шинжилэгдсэн шинжилгээний бичиг нь бас гарсан. Тэгээд дулааны цэцлэгээ станц төр мөн төлж шинжилгээнд оруулж үзсэн. Тэр шаталтын түвшин болохоор 3500 ккал буюу чахмал нүрснийхтэй ойролцоо. Гэхдээ хоруу чанар нь хөхөр ялгаруулах хэмжээд даруй 1 дахин бага гарсан. Арангай аймаг нь маш олон үхэртэй 600 мянга гаруй үхэр байдаг гэдэг судалгаа байна. Тэгэнгүүт тэрнээс яг аргал гаргадаг яг ингээд бүрэг хайлууд аргалаа ингээд тушаадаг болсноор тэр нь эргээд нэг байгальд дээлтэй эко түлш болоод айлууд хэрэглээнд нэвтэрснээр байгалийн нэг экосистемд ч гэсэндээ айгүй эрг нөлөөтэй байх баг. За тэгээд энэхүү төслийг хэрэгжүүлснээр ерөнхийдөө мод тарих хэрэгцээг багасгах нь шаталтын түвшин их дулаан ялгаруулалт их учраас ингээд шуудаалаад нэг шуудаандаа хэдэн килограммаар гэж зарах уу? Тэгээ үнийн тухайд бас ер нь хэдэн төгрөгөөр гаргая гэж тооцоолж байгаа юм. Нүрсээ хаанаас авч байгаа юм? Энэний дотор нүрс 20% нээж штэ. Тий. Нүрсийг нь бол нүрсний хаягдлыг голцоо ашиглаж байгаа. Дээрэс нь аргалыг болохоор малчтаас авах төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд зах зээлийн үнэ нь бол яг эцсийн байдлаар бол тогтоож гараагүй байна. Жишээ нь аргалыг бид нэр яг шууд үнэлэх боломжгүй шүү дээ. Аргал тэдэн төгрөг байна гэж үнэлэх боломжгүй. Гэхдээ мэдээж орц нь аргал учраас тодорхой хэмжээнд бол нүүрснээс бага өртөгтэй байна. Дээрэс нь бидний зорж байгаа зорилго болохоор шуудаа болон уутыг ашиглахгүйгээр илүү экогоор нь гараас гарт дамжуулах хэлбэрээр бас төслөө хэрэгжүүлэхээр гэсэндээ тэр талыг нь судалж байгаа. Энэ ингээд шаталтын хувьд бас ердийн аргалыг бодвол хэр удаан байна? Ердийн аргалнаас бол хамаагүй их шахаад сайжруулсан түлш дээрээс нүүрстэй холцсон учраас шаталтын түвшин бол яг шахмал нүүрснийхтэй адилхан байгаа. Тэгээд илчлэг чанар нь гэсэндээ 3500 ккал буюу яг нүүрснийхаа илчлэг чанартай адилхан. Мэдээж яг аргал учраас бага зэрэг нүүрснээс илүү үнс гарч шахмал түвшийг бодох юм бол арай их үнс гарна. Гэхдээ хороо чанар байгаль ялгаруулах хөхрийн хэмжээ бол хамаагүй бага учраас тэр асуудал дээр бол яг харьцангуй гайгүй гэж харж байна. Ер нь бол ботаны эсрэг шийдлийг яг нэг багч гэсэн яг өөрсдийнхөө зүгээс шийдэж гаргаж ирж байгаа нэг төсөл юм болов уу гэж харж байгаа. Тэгэхээр Монгол улсын төлөө хийж байгаа нэг алхам байгалийн агарын бохирдол нэлийн эрсдэлтэй аюултай түвшинд очсон байгаа юм үед эхний ээлжинд бол Арангай аймгийн төвд аргалаар халаадаг болъё. Цаашдаа бусад сумдууд руугаа ч гэсэндээ тэлээ. Тэгээд малчтайгаа ч гэсэндээ илүү харилцаагаа ингэ сайн байлгаад тэд нартайгаа уялдаа холбоотой сайн бас ажиллая. Малчтаа бас ашиг орлогыг нэмэгдүүлэе гэдэг зорилготой л нөхөдлөлийг эрхлүүлж байгаа.